За өдрийн мэндэ. За ингээд өөрийнхөө хийж сурсан бяцхан зүйлээс хаваалцъя. За тэгээд гадууны тавилга, шкаф, ханистинг энэ ер нь гэрд хэрэгтэй байдаг тавилга ор зэргийг хийдэг байгаа. Би тэгээд ганцхан би биш, манай хамт олон багаараа мэдчилж ажиллаж энэ бүхэн босч байгаа. Тэгээд нэг айлын галтгой шкафын ажлын гүйцэтгэлийг үзүүлээ. Унтлагын өрөөний шкаф. За ингээд нэг талтаа нэлээд олон тавиуртай. Тэгээд эндээ юм өмдний хэлбэртэй. Ийм тоноглолууд бас айгүй гоё олон төрлөөр гарч ирсэн байлээ. Тэгээд энэ тоноглолоос таалагдсан айгүй зүгээр юм билээ. Сархан дээрээ тэгээд нэг үлгүртэй. Тэгээд энэ дээр бууж ирдэг үлгүртэй. Энэ шкаф нэлээд гүн 600-тай гүн нэлээд гүн том шкаф болсон. Тэгээд миний бодлоор яг цааталт нь дахиад үлгүр хийвэл ганцхан цуснуудаа өлгчжүүл давхар хувцас хангалттай багтахаар хэмжээтэй юм лээ. За тэгээд шургуулгуудыг ингээд өөрөө дотор нь гар орох зайтай юм бариулсан хэмжээтэй. Тэгээд ингээд хайрцаглаад шкаф дотор хийчихээр айгүй цэвэрхэн болдог. Тэгээд нанаас нь ингээд хаалганууд нь хаачаар. Ер нь ямар нэгэн шкаф хаалгуудыг хаачаар ингээд онгорхой биш, задгаа биш хаалгатай байвал маш цэвэрхэн харагддаг. Тэгээд энд нэг ийм тавиуртай. Тэгээд энэ тавиурн дээр уг нь боломж байсан бол гэрэл хийсэн бол их гоё болох байсан. За тэгээд бүрэн болсны дараах зураг дараагийн имчилгүүдэд хамт байгаарай. Түр баяртай.